Оройн минь за би гоё хальсан хүртгээр лайв хийгээд дээрээс нь хэдэн шиг нэг юм хөөрхөн бодинууд ирсэн байгаа. Тэрийгээр бас юу ячих гэж бодлоо, лайвд чи гэж бодлоо. Тэгээ түрүү нөгөө бодигоо өмсөд үзүүлээ чи гэдэг. Ямар боди юм бэ гэдсэн. Одоо өмсчлөө ямар ч байсан. За тэгээд ер нь бол ийм нарийнхан турхаа хүмүүст бол аюу гой харагдана энэ боди. Ягаад гэвэл зөвхөн ASMR-ийн сонголттой байгаа аахгүй юу? Миний өмссөн байгаа ягаан боди. За тэгээд би яг юу байгаа тэднэрийг тайлбарлаад явчихнаа. За ер нь бол админ бол нэг иймэрхүү том гэдстэй болчихсон байгаад байна. За боди маань бол ардаасаа ингэж харагддаг. Урдаасаа ингэж харагддаг. За ийм хөөрхөн боди байгаа. За нөгөө Everybody Pizza гэдэг материал. За тэгээд маш гоё суналттай. Доошоогоо ингээд бүр ингээд яваад орчин. За би лаг улаан мандаш өмссөн гэж. Эмэгтэй энергиэс сэргийхийн тулд улаан мандаш өмсгөө гэдэг шиг. За энэ боди нь бол нэг иймэрхүү. Ер нь бол нөгөө гидс сунаагүй бол одоо ингээд сунаагүй шүү томроогүй байсан бол ингээд доошоо айгүй гоё таарах байсан л да. Гэхдээ яг нэг иймэрхүү бол боди байгаа. Тэгээ джинс өмдөн дээр та хэд маань ингээд татаад ингээд өмсчүүл айгүй гоё харагдана. Гэхдээ боди нь бол S3 ширхэг байгаа. S3 ширхэг байгаа. M2 ширхэг байгаа. Энэ боди бол. За тэгээд үнэн нь болохоор за бистэ цөм хийн гэж бодож ирсэн. Даанч нөгөө нэг цаанаа нөгөө нэг үйлдвэр дээр байгаагүй намайг нэг хуурсан байрын ийм цөөхөн 3 ширхэг нийт 5 ширхэг байгаад байна одоо. Тэгэхээр одоо яг урдах үнээр нь буюу 50,000 төгрөгөөр нь зарнаа. За дангаар нь авах юм бол админ бодин дээр нь хөргөлтийн 10,000 төгрөг нэмж авна. За күртэг мөртөгтэй янз бүрийн юм та хамтд нь авчих юм бол яг хөргөлтийн үнэгүй гаргаад өгчнөө. За тэгээд энэ ингээд содос модос амар ингээд гараад ирсэн байгаа энэ хөхөнд сүү орчоод ингээд бүр ингээд цэлтийгээ чинээд байгаа шүү. Одоо бити тэгээ бас гинт элдв янзаар хэлж орж ирдэг хүн бас байна. За тэгээд ийм байна. За бодины хувьд бол ийм гоё шүү. За ингээд S болон M-д таарах байгаа. S-д таарах 3 ширхэг, M-д таарах 2 ширхэг. Тэгээд боди маань ерөөсөө байхгүй гэсэн үг ээ. Энэ ягаан боди бол. За дараачих нь болохоор энэ бор бодиноос S4 ширхэг байгаа. Өөр ерөөсөө байхгүй шүү. Энэ болохоор 80,000 төгрөгийн үнэтэй. Би энийг өмсөд үзүүлье. Түрүү нөгөө өмсөж үзүүлж чадаагүй. Түрүү амар жоохон доошоо чангараад хатгаад өвдөд тахаар нь бас шиг гэж бодод. Тоонос өгөөд амах гэж бодоо болцоо. За энэ боди бол айгүй гоё. Энэ бор боди нь бол. За энэ бор боди нь болохоор 80,000 төгрөгийн үнэтэй. SS 4 ширхэг байгаа. Өөр ямар ч арзмаар байхгүй шүү. За энэ. За яг л S-тэй л таарна шүү. За бор боди нь бол ийм тасархаа харагдана. Даанч 4 ширхэг байгаа. Тэгээд үнэн нь болохоор 80,000 төгрөгийн үнэтэй. Уг нь бол би нэг 120-оор заръя гэж бодож исэн чинь цаанаа үйлдвэр дээр дууссан гэд миний захиалганаас 4 ширхэг нь ирсэн юм аа. Тэгээд одоо яг урд үнээр нь л зархаас 4 ширхэг юмыг одоо яалтаа нэлээ. За тэгээ энэ хэсгийг ингээ хасаад харуул уг нь бол аюул лаг боди. Тэгээд одоо байгаа юмыг яалтаа нэлээ. За ингээд хэлбэр загвар нь бол ийм гоё шүү. Боди. Хартаа. За ингээд S-арзмаараас ердөө 4 ширхэг байгаа энэ боди 80,000 төгрөгийн үнэтэй. За тэгээ Pizza Everybody гэдэг одоо материалтай гэсэн маш гоё материалтай. Манай хувцсан дээр бол материалын дээр бол одоо нөгөө ярих юм юусоо байхгүй. Худалдан авалт хийдэг хүмүүс доор бичиж болно. За манай админы зардаг хувцас бол материал нэг юм байдгаа гэж бас сэтгэгдлээ бичиж болно шүү. За боди нь бол энэ бахан бор боди. За S4 ширхэг байгаа. S4 ширхэг байгаа. Үнэн нь 80,000 төгрөгийн үнэтэй. За ийм. Тэгээ джинс өмд ингээд дээгүүр нь дагуулад өмсчүүл айгу ер нь бол гоё харагдана угаасаа би мэдчихэж байгаа тэрийг бол. За тэгээд ийм боди байна. Даанчиг 4 ширхэг байгаа шүү.
За энэ ягаан нь бол S3 байгаа, M2 шиг л байгаа. Тэгээд бүр дуусч байгаа шүү энэ ягаан нь болохоор. За. Йоо хатураад. Энэ жоо тооноос өгөөд ах шиг наас. За ингээд энэ боди маань бол дөрвөн ширхэг хэлжлээ админ. За одоо тэгэхээр за нөгөө би хальсан хүртгээ үзүүлье. Хальсан хүртэг болохоор уг нь бол SML гээ зөндөө байсан. Арзмаар болгоноос зөндөө байсан ч байгаа. Нэг л байсан та. Гэхдээ одоо за одоо миний хамгийн ихний өмсөж үзвэл ийм дэгдэхэ шар өнгө байгаа. За дэгдэхэ шар өнгө маань болохоор ганцхан M л үлдсэн. S нь байхгүй, L нь байхгүй, X нь байхгүй гэсэн гурван зарагдсан гэсэн үг ээ. Зөвхөн M арзмаар нь л үлдсэн байна. За хальсан хүртэг бол та хэд одоо зунжангаа өмснө угаасаа хүн бүр 1-2 хальсан хүртэгтэй байгаарэ. Тэгээд зунжангаа ялаа шумуу салхи нарнаас хамгаалагдаад ингээд явна. За хальсан хүртэг маань энэ. За яг энэ дэгдэхэ шар өнгө нь болохоор M л арзмаар биш шүү. M л арзмаар байна. За бүх юу маань ийм хальсан хүртэг маань бүгдөө 220 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Өмнө нь ч 220 байсан, одоо ч 220. Ерөөсөө үнийг нь нэмээг байгаа гэсэн үг шүү. Тээврийн зардал мартал нэмэгдсэн байгаа ч гэсэн эдгээр нь нэмэгдээгүй яг энэ хуучин үнээрээ л ирж байгаа гэсэн үг шүү. За тэгээд энэ миний өмссөн байгаа энэ өнгө нь бол ганцхан ширхэг M л байгаа. S байхгүй, L байхгүй, X байхгүй бүгдөө дууссан. За дараагийн өнгө нь болохоор за энэ өнгөнөөс за энэ өнгө болохоор амар гоё ногоон өнгө. Надаа энэ өнгө их таалагдаад байгаа. За энэ өнгө болохоор S1, M1, L нь байхгүй, XL1 байгаа. S1, M1, XL1 байгаа. За энэ ч амар гоё өнгөтэй байгаа хардаа. Зүгээр л тасархаа өнгөтэй байгаа зү. За энэ S1, M1, XL1 байгаа. Тэгээд L нь болох тэрэ байхгүй зарагдчихсан. За энэ өнгө бол бас бүр амар супер өнгө. Энэ надад аюу гоё зохиол байгаа байхгүй юу? За энэ. За дараагийн нь болохоор энэ лавандер ягаан өнгө байгаа. Лавандер ягаан өнгө нь болохоор ямар арзмаар байгаа вэ гэхээр ямар арзмаар. За баг SML гэж юм шүү. XS ч юм. За SML-ийг аваач одоо яах. Админа зүүсэн гинжин хідвэлээ гинэ. Энэ гинж хараа 314 грамтай сая 920 мянга болж илээ шүү. Тэгээд энийг авахлаар нь админ нь нэг ширхэг юм күртэг бэлгэнд явуулна. Күртэг ч юм уу юу ч юм мэдэхгүй нэг юм бэлгэнд явуулна. Ганцхан гинжил үлдчихэд байгаа. За энэ ягаан өнгө, энэ лавандер ягаан нь бас гоё байгааз. Ерөөсөө одоо цэцэрлэг төрөлн тойрж алхах, богд уул руу алхах, хөдөө гадаа явах, нар салхинд алхах хэвээр бүгдэнд нь энэ күртэг хэвээр хэрэгтэй. Бүр ерөөсөө хэрэгтэй. За энэ. За S1, M1, L1, XL1. За XL өмсдөг хүмүүс намайг ерөөсөө XL хувцас авчирдаггүй гэдэг. За XL арзмарын ингээд нэг 4 ширхэг төрлийн өнгөнөөс байгаад байна. Тэгээд аваарэ. Яг дуусчаар нь XL-ийг авах байсан гэдэг шүү. За энэ. За ийм гоё өнгөтэй. За ингээд энэ байна. За ийм өнгөтэй. За дараагийн нь болохоор ийм усан цэнхэр өнгө. Усан цэнхэр өнгө. Усан цэнхэр өнгө нь болохоор ийм зарцсан юм байна. Энэ байна. XSSM гэсэн арзмаар байгаа юм байна. Энэ өнгө нь XSSM гэсэн өнгө арзмаар байгаа юм байна. XL нь одоо дууссан юм бахтаа бас. За энэ усан цэнхэр өнгө нь ийм гоё. Манай хайсан хүртгнүүдийг авсан хүмүүс бичээрээ. Ямар ирдэг, яаж материалтай ирдэг мэдчихэж байгаа. За ингээд XS байгаа юм байна, S байгаа юм байна, M байгаа юм байна. L байж магадгүй, байхгүй ч биш магадгүй.
Тийш тонгож үзэх гэсэн залхуу үрчлээ. За энэ ийм гоё өнгөтэй. Манай күртэг ийм гоё өнгөтэй. За энэ цэнхэр өнгө нэг юм. За энэ пинк өнгө, пинк. Энэ бүр пинк нь бас айгүй гоё. Маш гоё айгүй биш. За эндээс SML XL. За үнэхээр гоё өнгөтэй. Өнгөч явах те материал чухал хамгийн гол нь. За энэ. За ингэж харагддаг. Хардаа. Ийм гоё. Тэсээ нүрээ цэвэрлээд тэгээд энэ дээрээс юмыг татаж аваад жоохон сивгтэх гээд байгаа юм хайшин та. Тэгдэг үү? 4-5 сар хүрэхээр сивгтдэг үү? За нэг иймэрхүү. Ягаан өнгөтэй нэстэй гоё байгаа зас. За ингээд юу маань күртэгнүүд маань SML, XXL гэсэн арзмарын сонголттой байгаа. Тэгээ яг өнгөө нөгөө скриншот хийгээ явуулаад надаас юуг нь асуугаарай. Арзмарыг сайн лавлаж асуугаарай. Би бас буруу зүрүү ярьж иж магадгүй түрүү нөгөө бас 10-аад ширхэг гарцсан учраас арзмарыг нь бас буруу зүрүү ярьж иж бас магадгүй шүү. За саяны 5 күртэгнээс арай богинохон, чүүчээ богинохон бас байгаа. Энэ. За ийм гоё лавандер ягаан өнгөх байна. За энэ айгуу гоё газ чүүчээ богинохон. Тэгээд лавандер ягаан өнгөтэй. За ийм. Йоо тасархаа. Ийм гоё ягаан өнгөтэй. За энэ ингээд бас 220 мянган төгрөгийн тий 240 мянга өгнөггүй 220 мянга шүү. За энэ. За энэ нэг хөөрхөн юм дэгдэхээ шаргал гэж хэлэх юм байна. Дэгдэхээ шаргал нөөс нь байна. Мөн SML XL гэсэн арзмарын сонголттой нэг ширхэг шүү. Хамгийн гол нь арзмарын сонголтууд нь ганцхан ширхэг байгаад байна. За энэ ийм гоё өнгөтэй. За ингэж харагддаг хардаа. Арай богинохон загварна гэсэн үг шүү. За ийм гоё. Ийм гоё. Ийм гоё. Яа ийм гоё. Тэгэд үзтээ. За. Ийм гоё цэнхэр өнгөтэй байна бас. Цэнхэр өнгөтэй. За энэ арай богинохон загвар. Богинохон загвараас нь болохоор 3 өнгөний сонголт байгаа. Урт загвараас нь болохоор 5 өнгөний сонголттой. За энэ богинохон загвар юм. Цэнхэр. Зүгээр тасархаа бас тий. За ингээд ийм гой күртэгнүүд байна манайхаа. За алт болохоор асуугаад байсан. Алт болохоор угаасаа дуусчихсан. Манай дээр одоо нөө уржигдэр лайв хийгээл дууссан шүү дээ алт нь. За одоо болохоор миний энэ зүүцэн байгааг инж заяа 314 грамтай 314 грамтай сая 920 мянган төгрөг болж байгаа. Сая 920 мянган төгрөгийн үнэтэй. За энэ дээр энэ гинжийг авах юм бол би зүгээр нэг хитгэн шиг дөрвөн ширхэг юм үлдсэн болохоор тэгж байгаа шүү. Энэ гинжийг авах юм бол энэ 5 өнгийн сонголттой күртэгнээс нэгийг авч болно. Бэлгэнд. Эсвэл энэ манай дээр зарагдчихсан 379 мянгаар зарагдчихсан ганцхан ширхэгийн цагаан өнгийн Nike Puma 37 арзмарын энийг ч бэлгэнд авч болно. За ингээд ийм юм бэлгэнд авч болж байна. За юу болохоор бүгж болохоор хардаа. Бүгж болохоор хоёрхан ширхэг арзмарын. Би энийг өгнө өөртөө авсан 17 сая зин тэгснэ. За хүн асуугаад байл хүчий гэж. За чихчийн хурууных буюу 13.5 санчтай нэг ширхэг байна. За энэ хоёр бүгж хоёулаа 550 мянган төгрөгийн үнэтэй. Энэ бүгжнүүд граммаар биш хийцээрээ ирдэг бүгжнүүд байгаад байгаамаа. Тийм учраас ингээд яг ижилхэн үнэтэй байгаад байгаа. За тэгээд энэ болохоор 17 сайзтай, энэ болохоор 13.5 сайзтай. За энэ хоёр бүгжийг нь авахлаар бас адилхан хальсан күртэг бэлгэнд авч болно заяа. Хальсан күртэг бэлгэнд авч болно. Би зүгээр ингээд алтаа ингээд дуусгаад тэгээд дараагийн алт эртэл ингэх чинь. За тэгээ бас нөгөө зүгээр шууд майгээ бэлэг өгч яхаар бас худалдан авалт хийсэн хүндээ бэлэг өгвөл гоё штэ. За тэгээд ийм хоёр бүгжил байна. 17
13.5. За энэ эмгийг бас би өөртөө авдим үгээд алт хийцэн байсан. Энэ 122 грамтай 720 мянган төгрөг болж байгаа. 122 грамтай 720 мянга болж байгаа. За энэ эмгийг бас авах юм бол энэ 220 мянгаар зарагдж байгаа халсан гүртгнээс өөрийнхөө арзмарыг сонгоод бас нэгийг бэлгэнд авч болно. За ингээд алтнууд бол дуусчихж байгаа. За нэг ийм бугуйч бол байна. Ийм бугуйч байна. Энэ болохоор 734 грамтай 734 грамтай нэг 5 сая 100 гаруй болж илээ. За тэгээд нэг ийм бас юм авч болно. Гарын бугуйч нь хэдвэ гинэ. За энэ нэг 5 сая 100 гаруй болж илээ шүү. За ийм бугуйч байгаа. За энэ айгуу гоё байгаад. За ингээд ийм бугуйч байна. За нэг 2 шиг пүүз байгаа. Энийг та аваатгаач. Энэ айгуу гоё пүүз аваатгаач гэдэг шиг. Энэ нь бас тэр 38 арзмартай. Энэ 180 мянга гэж байгаа. Энэ бүр өмсчхөр хөлөнд бүр зүгээр тасархаа гэдэг. Хэрвээ 37 байсан бол би энэ дээр ингээд оранж өнгийн тод өнгийн күртэг өмсөөл би өмсөөлсөд цэцэрлэг төрөлнгээр тойрол алах байлаа. Таанч алыг гээд амжихгүй 38 арзмар байгаад байна. За энэ 180 мянган төгрөгийн үнэтэй ийм гоё Adidas-ийн 100% оригинал Японоос ирсэн шүү. Энэ Япон пүүз. Японоос ирсэн нэ. За ийм 180. За энэ болохоор бас Японоос ирсэн шүү. За энэ болохоор 240 мянган төгрөгийн үнэтэй 38 арзмартай мөн Японоос худалдан авалт хийж авсан пүүз шүү. Материал нь ингээд ангидоо шал өөр аа. Тэгээ авсан хүн нь бол азтай. Тэгээд ийм байна. Ийм анзааны юмнууд байна. За тэгээ өмсдөг хүн байх юм бол би энэ нөгөө SM хүн юм авахлаар нь би энэ ганц ширхэг өнчин ботох шиг левчгийг бас хийгээд бэлгэнд явуулчихнаа. Энийний бандаж нь одоо хайчсан чи юм бөө мэд. За би углаж харуулъя. За энэ ганцхан левчгийг үлдчихэж байна. Бандаж нь хаашаа алгасныг бүү мэд. За ийм нэг гоё левчиг байна. SM өмсдөг хүн таарчин. За тэгээд юм авахлаар нь энийг бас дотор нь бэлгэнд хийгээ явуулчихнаа. Энэ айгу хөөрхөн гоё левчиг байгаа. Зя тэгээд нэг өнөөдөр би нэг онлайн дэлгүүрээс бөхтөр засах бүс. Бөхтөр ч юм уу. Энэ нөө мөр тэгшлэх бүс гэх юм уу да. Мөр тэгшлэх бүс захиалж авсан. Тэгсэн чинь энэ нэг дээр нэмэх нэг ирчихжээ надаа. Би одоо ганц би энд 2 бүсээр яг уу бас нэг хүн энэ эсэрцмэр юм лээ. Нэг хүн худалдан авалт хийхээр нь би энэ эсэрцмэрийн бүсийг бэлгэнд явуулчихнаа. Энийг л зүгээл бүр бөхтөр нь нөө нэг юу мөрөн тэгшрээд алахын гэсэн штэ 7 хоногт бишээ өдөрт 2 цаг л зүүхийн гэсэн энийг би нэг ийм бүс захиалж авсан. Тэгсэн чинь нэг дээр нэмэх нэг ирчиж. Энийг ингээд өдөрт яг 2 цаг л зүүхийн гэсэн. Энэ нэрнгээс ялчгүй тэгшэрдэг юм шиг байна. Тэгэхээр энийг бол өвтгөх юм билээ. Би энэ дээр баг нөгөө нэг цамц мамц өмсөж байгаад энэ бөхтөр засах бүсийг юу яахгүй бол зүүхгүй бол энэ жоохон энэ юг сугыг өвдөгдөг юм билээ. Гэхдээ одоо 2 цаг юм чи яах вэ? Ямар ч байсан зүүгээд үзье гэж бодоод тэгээ өнөөдөр захиалж авсан чинь нэг дээр нэмэх нэг байна. Одоо би ганц би энд 2 ижил үсээр яг нэг их хүн юм худалдаад ахаар нь бас бэлгэнд хийгээ явуулчих гэж бодлоо. За нэг юм. За дахиад юунуудаа үзүүлчих күртгнүүдээ. Күртгнүүд маань бүгдөө халсан күртэг 220 мянган төгрөгийн үнэтэй SNL XL гэсэн арзмарын сонголттой байгаа. За энэ ягаан өнгө нь болохоор ийм гоё ягаан өнгө байна. За ийм гоё цэнхэр өнгө байна. Би дотоодоо өмсчихё. За ийм гоё цэнхэр өнгө байна. За ийм гоё лавандер ягаан өнгө байна. Лавандер ягаан өнгө байна. За ингээд лавандер ягаан өнгө байна. Энэ бол миний хамгийн дуртай өнгө байгаа. Эннээс болохоор ээлэн зарагдсан S1 M1 XL1 байна. За ийм гоё ногоо өнгө байна. За энэ дэгдэхэ шараас бол ганцхан ширхэг M л үлдсэн. Ганцхан ширхэг M л үлдсэн. Энэ шараас нь ганцхан ширхэг M үлдсэн. Бүх күртгнүүд нь 220 мянган төгрөгийн үнэтэй. За тэгээд 100 болвол нар сайлах, шумуул, ялаа гэд бүх юмнаас ер нь бол таныг хамгаалч нь хөдөө гадаа явсан ч ихсэндээ өмсөд явчнаа. Айгүй тухтай ийм гоё күртэг байгаа. Тэгээ манайхаас
угаасаа күртэг мүртэг гисэн бус юм худалдаж авдаг бүх хүмүүс мэдж байгаа. За тэгээд хэрвээ одоо надад дөрвөн шиг алт байгаа. Хэрвээ энэ чихчээ урууны бөгж 13.5 таарад энэ 17 таардаг бол энэ 550 мянган бөгж энийг авахлаар нь бас 220 мянган төгрөгийн үнэтэй күртэгнээс сонгуулад бэлгэнд явуулчих болж байна. Энэ болохоор 314 грамтай алтан гинж байгаа. Сая 920 мянган төгрөгийн үнэтэй. Мөн адилхан энийг авахлаар нь бас күртэгч өгж болж байна. 37 хайрц марын пүүз бэлгэнд өгж болж байна. Би зүгээр хүнд ингээд майга бэлэг өгмөөргүй байна. Ямар нэгэн байдлаар худалдан авалт хийхээр нь бас бэлэг өгмөр санагдаж байна. Ер нь бол өмнө нь болохоор дандаа зүгээр бэлэг өгчдөг байсан. Одоо бол бас нэг нэгэндээ хэрэгтэй те зүгээр сууж байгаа бэлэг авах биш. Бас нэг ямар нэгэн байдлаар худалдан авалт хийгээ бэлэг авал арай илүү гоё урамтай. Тэгээд чинь ийм хямдхан зүйл биш учраас бас нэг ямар нэгэн байдлаар жижиг сажиг юм худалдаж авч иж бас бэлэг авна штэ. За ингээд энэ дэгдэхэ шар нь бол эм ганцхан ширхэг үлдсэн байна. За энэ амар гоё ногоон өнгө нь болохоор S1, M1, XL1 үлдсэн байна. За энэ ногоон. За энэ лавандер ягаанаас нь болохоор SML, XL байгаа. За энэ цинкрэс нь болохоор харин LXL байхгүй ч гэж магадгүй. Би нөгөө юугаа арзмаараа сандгүй. За тэгээд нэг ийм гоё цинкэр өнгө байна. За энэ дотор өмссөн ягаан бол SML, XL байгаа. За энэ ягаан. За энэ күртэг чи ингээд татагдчихаараа ийм гоё болно. Ийм гоё царайлаг гоё күртгээ. За материал бол манайх дээр угаасаа ярих юм байхгүй. Угаасаа гоё. За миний энэ өмссөн байгаа энэ боди бол S3 ширхэг байна. M2 ширхэг байна. За тэгээ үнэн 50 мянган төгрөгөө. Уг нь 50 мянгаар ерөөсөө зарагдгүй. Та бараг мэдчихэж байгаа. За богинохон төрлийн күртэгнээс нь бол ийм гоё цэнхэр өнгөтэй байна. Усан цэнхэр өнгөтэй. За арай богинохон гэсэн шүү төрөөнийхээс. За ийм дэгдэхэ шар байна бас. Жохон ногоон туу ялтаа шүү бас гэхдээ. За ийм байна. За ийм гоё лавандер ягаан өнгө байна. За ийм гоё лавандер ягаан өнгө байна. За ингээ мөн адилхан үнэн 120 мянган төгрөгийн үнэтэй. Биш 220 мянган төгрөгийн үнэтэй. Ийм гоё хальсан күртэг байна. За тэгээд арзмаар нь S, M, L, XL гэсэн арзмаар тус бүрээс ганцхан ширхэг байгаа. Би тэгэж амар олонгоор нугасаа авчирч чаддаггүй. Зүгээр л өөрт таалагдсан зүйлээ л нэг ширхгийг авчираад яг цөөхөн хідэн та эдтэй ингээд зарахыг хүсдэг ээ. Түүнээс ч би тийм бөөний 8 чинь жоохон 8 гэдэг бол хүмшээ зүгээр өөртөө зориулаад юм аваад илүүд гоё таалагдсан зүйлээ пэйжийнхэндээ нэг хитгэн хүмүүс ингэж авчирч үйлчилдэг ээ. Бараг авдаг хүмүүс нь бүгдөө мэдж байгаа. Тэгэд би нэг удаач чанаргүй бараг зарж байгаагүй. Хэрвээ чанаргүй байсан бол за энэчтэй үл бүтгэл юм бэ шүү. Тэгээ 50% хямдруулаад авуулаа. Эсвэл бэлгэнд гаргаад дуусгая л гэдэг байрах. Гэхдээ сүүлийн бүр 2 жил болвол би дандаа өөрөө гадагшаа дотгошоо явахдаа байнгын имэрч үзүүлж одоо ингээ өөрөө мэдэрчиж бүх зүйлээ авдаг болсон. Харанхуугаар хизээч юу ч захиалахаа болчихсон. Тийм болохоор Америк, Солонгос, Европ, Хятад, Хонконг юу гэдгийг те өөрийнхөө хайсан бүх газраасаа захиалгуудаа хийдгээрээ манай пэйж бол айгүй тийм давуу талтай. За ийм малгай нь бол айгүй хөөрхөө юм сарвчтай малгайтай сарвч гарсан энэ хараа. За ийм хажуунаас. За тийм энийг татчихаар ингээ хоолоо молоо чи ил гараад нар салхинд ингээд юу яагаад ахгүй харлаад байхгүй амар. За ийм гой өнгөнүүдийн сонголттой байна. Гол нь ганцхан ширхэг байгаа. Хүргэлтүүд нь бүгдөөрөө маргааш очноо. Өнөөдрийн хүргэлтүүд нь бүгдөөрөө маргааш очноо. Манай хүргэлтийн охин маргааш эртгэн яваад ирья хичээгээд тэгсэн. Тэгэхээр тэгээд чиглэлдээ бол тавилдаа явчихнаа. За ийм гой өнгөнүүдтэй ийм хүртэг байна. Ийм хальсан хүртэг байна. За ингээд ийм юмнууд байгаа шүү. Тэгээ та хэд маань сонголт нь мэрэгэн байр. Угаасаа манай материалууд угаасаа гоё учраас нэг тийм ста ингэсэн энийг ингээ тгий гэдэг хүн бол
ерөөсөө байдаггүй. Угаасаа би бүх зүйлийнхаа материал чанар дээр анхаардаг. Нэг тийм загвар магвар дээрээ анхаардаггүй яг үүндээ бол. Гэхдээ яг уу бас 30-аад насны хүний хувьд бас заримдаа sometimes загвар харна. Гэхдээ надаа илүү ихээр чанар таалагддаг. Би 20 настай, 25 настайдаа бол загвар хөөгөөл хамгийн үнэтэй брэндүүдийг л одоо ер нь бол авч өмсдөг байсан. За тэгээд одоо бол бүх зүйл маань өөрчлөгдөөд хамгийн биеинд тав тухтай, хамгийн гоё материалтай биеинд суусан дахин боловсруулагдсан материалаар хийгдээгүй ийм хувцас өмсөхийг зорддог болчихсон. За тэгээ бүгдөө саяны лайваа ингээ ухраагаад үзээд тэгээд юу ягаарэ? Авах зүйлээ админ руугаа мессежээр явуулаарай. Админ 11:20 хүртэл мессежиндээ хариулчаад тэгээд унтнаа. Маргааш тэгээ бүх хүргэлтүүд нь очих байгаа шүү. Бүгдөө гоё сайхан амарцгаагаараа баяртай.